За Сүхбаатар дүүрэг маань ер нь замын хөдөлгөөний хувьд ч тэр иргэдийн хувьд ч нэлээд бас ачаалттай нягт тийм дүүрэг. Тэгэхээр ер нь энэ дүүрэгт бас ер нь бас энэ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож асуудал гарах нөхцөл байдал нь ямар байна? За согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодж байгаа нөхцөл байдал бол сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Яагаад? За энэ бол бас олон шалтгаан байх шиг байна л да. За нэгт болохоор зарим хүмүүс нөө хууль хэрэглээний асуудлыг мэдэхгүй байна. Ямар үр дагавар учрахыг, дараа нь эрсдэл нь юу юм бэ гэдгийг мэдэхгүй байна. За хоёрт мэдсээр байж бас барьж байна, тэ. За би согтуугаар тээврээс жолоодно гэдэг өөрөө санаатай үйлдэл. Та согтуугаар тээврээс жолоож болохгүй шүү гэдгээд мэдсээр байж тээврээс жолооны ард хүрдний ард сууж байна гэдэг өөрөө санаатай үйлдэл байхгүй. Энийг мэдсээр байж цааш нь хөдөлгөөний үргэлжлүүлээд явж байна гэдэг нь бусдад одоо эрүүл мэнд, амнаас, эд хөрөнгөд одоо хохирол учруулах үндсэн нөхцөл боломжийг хангаж. Тэгээ сүүлийн үед яг нэмэгдэх хандлагатай байна гэхээр одоо нөгөө уран дулааны цаг эхэлж байгаа. Сургууль цэцэрлэгүүд амарж байна. За зарим одоо нөгөө хувийн хвшлийн байгууллагууд хүмүүс намарж байна. За эд нөгөө амралтын сезон эхлэх үеэр хүмүүс одоо ахын хүрээнд ажил хамт олноороо тэ сургууль цэцэрлэгийн хамт олноороо ч гэдэг юм уу. Ингээд нөгөө зохистой хэрэглэсэн хэрэглээгүйсэн шалтгаалаад тээврийн хэрэгсэл жолоодох энэ нөхцөл байдал руу орж байна гэсэн. Тэгээ ер нь сүүлийн үед энэ ялангуяа танаа дүүргийн нутагт төсгөр дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодж гаргасан зөрчлийн тоон магадгүй сүүлийн 3 жил дээр нь ямархуу байна. Тань тоо мэдээлэл санаж байгаа юм уу байна? Яг тоо мэдээлэл гэхээсээ илүүтэй нөхцөл байдал өмнөх жилүүдийн хувьд бол буурсан. Тэгтээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл. Энэ нь өөрөө зөрчлийн тухай хуулинд 2004 оны 24 онд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодж байгаа асуудлыг тусгай журмаар буюу шүүхийн журмаар шийдвэрлэдэг ус. Өмнө нь бол ердийн журмаар буюу бид нар одоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоосон зөрчил гаргаж иргэнийг одоо газар дээр нь торгуулийн арга хэмжээг төлөө юу яагаад одоо холбогдох мэдүүлэг тайлбар юм аваад тэгээд торгуул шийтгэлээ хуудас бичиж өгөөд тухайн тээврийн хэрэгсэл журмын хашаанаас нь гаргаж өгөөд ингээд эрхийн хязгаарлах буюу хасаад шийтгэл газар дээр нь зохицуулдаг байсан бол одоо тусгай журмаар буюу шүүхийн журмаар нэг өсөндөө шүүхийн хилцүүлгээр орж тухайн хүний эрх хязгаарлагдах асуудал яригдана. Энэ одоо яг одоо таны над хэлж байгаа энэ асуудлыг ер нь магадгүй жолооч нарын 60% ч юм уу 70% ч мэдэхгүй байгаа бах. Надаас ахуулаа тийм ээ. Яг энэ сүүлийн шинжилтэй холбогдолтой асуудлаар. Одоо драгераар ингээд үлээлээ согтуурлын зэрэг тогтооглоо тэр мэдээлэл нь хаана очиж шууд баталгаачих одоо ер нь одоо төвд очно гэж ярьдаг тий. Одоо сүүлийн үеийн одоо согтуурлын хэмжигч багц маань өөрөө сайжирсан. Өмнөх шиг бол одоо зургийг аваад ингэдэг байх. Өнгөрс шууд тухайн одоо согтолтын хэмжээг илрүүлэх үлээх явцад бичлэг нэгддэг, зурганд харагддаг. Тэгээ тухайн мэдээлэл үлээгээд согтуурлын хэмжээ гарлаа бол одоо үндсэн сервер дээр очиж хадгалагддаг ийм байдлаар шилжсэн. Тэгэхээр энэ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолооны хойно суугаад баригдвал тэг асуудал гаргуул ер нь ямар одоо хуулийн арга сүүлийн хуулийн тусгай одоо тэр зохицуултаар гэж штэ тийм ээ. Ямар одоо шийтгэл арга хэмжээ авах вэ? За энд бас нэг хэд хэдэн нэмэлт өөрчлөлтүүд бол орсон. За эхний ээлжинд согтуугаар жолоодох эрхтэй үед гэж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол за шүүхээс 1 жилээр жолоодох эрх бол хасагдана. Тэр бол ойлгомжтой. Дээрээс нь 400 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авах уу эсвэл 7-оос 30 хоног баримтлах уу гэдэг шийтгэлийг шүүгч одоо ялгамжтай байдлаар олгоно гэсэн. Тухайн цогцлтын зэрэг гэдэг юм уу, тухайн хувийн одоо бас хөнгөрүүлэх нөхцлүүд бас байна л да энд. Жирэмсэн гэдэг юм уу те, өндөр настай гэдэг юм уу, эсвэл насанд хүрээгүй гэдэг юм уу. Одоо энэ төсвийн шалган шийдвэрлэх хуулийн дээр холбогдох заалтан дээр бол байх хөнгөрүүлж үзнэ гэдэг. Тэр нөхцөлд хамаарсан юунаас нь шалтгаалаад шийтгэл бол янз бүр. Ихэвчлэн торгох шийтгэлийг тиймэрхүү хүмүүстээр за согтолтын зэрэг өндөр гарсан эрсдэл тэ зам тээврийн осол гаргасан байдаг юм уу.
бусдын эд хөрөнгө амь насанд хохирол учруулчих юм бол энэ тусдаа бас асуудлууд нь нэмэгдээ явчихна гэсэн. Одоо сая тэгээд за дараа нь ирэхгүй үедээс согтуугаар тэрвэс жолооч. Энэ бол одоо сүүлийн үед бага насны хүүхдүүд буюу насан туршаагүй хүүхдүүд ихэвчлэн барих хандлага бол байгаад байна. Зарим нь хандлага байна. Энэ нь болохоор нөгөө сургууль цэцэрлэг амарсантай бас холбогдуулаад байна. Дээрээс нь нөгөө эцэг эхийн хараа хяналтс бол за мэдээж сүүлийн үед одоо хүмүүсийн яриад байгаа сурон гэдэг байгаа тийм цахилгаан дуугаа мотоцикл энийг бол лайн гэл тамаар болж ойлгодог болсон. Тэгэл одоо аав ээж наваад өгсөн тухайн тээврийн хэслийг унж зам хөдөлгөөнд оролцож явахдаа одоо пивж гэдэг юм уу одоо согтуурлах хэмжээний илрэх тэр одоо бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа баригдж байгаа нөхцлүүд бас байх. Энэ дээр бол ирэхгүй үедээ тээврийн хэсэж жолоодно гэдэг нь огт жолооч биш. Мөн жолоодох хэрэг нь дуусгар болсон буюу нөгөө жолоодох хэргийн хугацаа дууссан. Энэ нөхцөл төр бол хэрвээ тэгээд давхар одоо ямар нэгэн жолоодох ирэхгүй саяны таны гэдэг кейс төр те жолоодох хэргийг асуулсан хүмүүс жолоод барьж яваад асуудал гаргавал бас ямар хуулийн арга хэмжээ вэ? Одоо ингэ тухайн за ерхий юмнуудаас товчоор ярьчаа тийм ээ. Та бүхэнд одоо мэдээлэл өгөх үднэс согтуугаар эрэгтэй үедээ жолоодж байгаа бол 400 мянгаар торгох уу эсвэл 7-оос 30 хоног баримтлах уу гэдэг шийтгэл аль нэг нь оногдуулж. За мөн ирэхгүй үедээ тээврийн хэрэгсэл буюу огт жолооч биш эсвэл жолоодох хөрөнгөний хугацаа дууссан тохиолдолд мөнгө шийтгэлийг бол бас оногдуулж. Жолоодох ирэхгүй хүний эрхийг хасдаг юм уу гэдэг хүмүүс бас яриад байдаг байхгүй. Тэгээ энэ бол хасах боломжтой. Та жолоодох эрх олж авснаас хойш л 1 жилийн хугацаанд жолоодох эрх чинь төтөлснэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол ихэвчлэн жолоодох хэрэггүй үедээ тэрээс согтуугаар жолоодох юм бол баримтлах шийдвэрийг ер нь шүүх байгууллагаас оногдуулах хандлага байдаг. За мөн та түрүү асууж байна те жолоодох эрхээ асуулцсан үедээ дахиад согтуугаар тэрээс жолоодвол яах вэ? За энэ нөхцөлийг бол эрүүгийн хуулиар шийддэг болсон. За 1-3 жил хүртэлх хугацаанд 20 хял эдлэхээр хуулинд бол нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлээ 15 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхээ асуусан үедээ дахин согтуугаар тэрүүлж жолоодох юм бол таныг одоо эрх зүйн байдлыг хүндрүүлэх буюу ял шийтгэл авах юм шууд эрүүгийн хууль гэсэн үг. Тий. Тэгэхээр манайхан бол ингээ гайхдаг давтан согтуугаар тэрвэр өсөж жолоодж байгаа нөхцөл байдал дээр хүмүүст яхаар за та одоо ингээд ийм хуулийн заалтаар 1-3 жил хүртэлх хугацаагаар ингээ хоригдох ял шийтгэлтэй гэмтэрэг үлдсэн байж тэгэхээр өө яана тийм үү мэдээгүй штэ гэл бүр сэтгэл зүйн хувьд бол айгүй хямраад эхэлдэг. Тэгээ энийг өмнө нь бол шүүхийн байгууллагаас ч гэсэн тухайн одоо эрх асах шийтгэл оногдуулах үед нь ч гэсэн за тухайн төслийн шалгаж байгаа шийдүүлж байгаа байцаагч нар бол тухайн үрд нь хилээ явж. Тэгээ энэ бол тухайн хүний ухамсарын асуудал. Бараг санаатаагаар үлдэж байна гэх тийм ээ. Тийм санаатай үлдсэн. Тэрээс ч болоод дахин давтан гэдэг чинь тийм ээ. Иргэдийн ерөөсөө ухамсарын асуудал. Тийм байна тий. Магадгүй дуудлагын такси дуудаад юм уу те тухайн тээврийн хэрэгслийг нэг эхлээд согтуурлах ундааны зүйл хэрэглэхээс өмнө бусдын хөдөлгөөн саад болохгүйгээр байршуулчаад дараа нь одоо согтуурлах ундааны зүйл хэрэгжилээ гэхэд такси бариад явах бүрэн боломжтой байхгүй. Ирээдүйд өөрийнхөө эрсдлийг ерөөсөө тооцоолохгүй нэ гэсэн ахархан бодлоосоо бодлоод өөрийгөө асуудал дунгаагаад дараачийн асуудал нь улам хүндрэх хандлагатай байна. Түрүүн та одоо ярьж явах нэг согтуурлын зэрэг гэдэг зүйлийг бид хоёр ярьсан байгаа те. Тэгэхээр согтуурлын зэрэг гэдэг инхээр одоо бодрохой байвал арай гайгүй байна гэдэг ч юм уу жолооч нарын бол тийм нэг ойлголт байдаг юм шиг. За тэгэхээр ер нь яг энэ өмнө нь бол одоо 20 бодрохойтай байвал тэрнээс бага байвал одоо гайгүй одоо нэг ясна автомашина бариад явна гэж үздэг байсан байна тий. Одоо түүнээс хойш байх юм бол нөгөө бодрохой бүхлийн байдлаас хамаарат шийтгэлийн юу нөхцөл өөр байна гэдэг ойлголтыг авлаа би сая. Тэгэхээр ямар юу байж болох вэ? Ер нь бүхэл 2 3 бүхэл гарвал яах вэ? За энэ нөгөө бүхэл гэхээр юу юм аа л да. Тухайн хүний бас онцгоос хамаарч бие физиолог байна тий. Өндөр нам туранхай эсвэл одоо тухайн алкоголыг би хүлээж авч чадж байгаа чадамжаас бас хамаарат янз бүр гарч. Согтуурал их вэ нүү бага вэ нүү тээврээс жолоодно гэдэг өөрөө буруу. Яг гэхээр
тэр хүн санаатаагаар бусдын ид хөрөнгө амь насанд занал учруулах бүрэн боломжийг өөртөө хангаж байна л гэсэн. Ер нь тийм учраас одоо иргэд сонсогчтой та бүхэдээ бас өөрчлөлт сэргийлгүүднээс хэлэхэд согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ битээ тэрвэрлэж болоод очие. Магадгүй тэр одоо таны ахархан бодлоос шалтгаалаад бусдын эрүүл мэнд амь насанд хохирол учруул та тухайн үйлдэлээр хараа зөвхөж одоо юу гэдгийг те өөрийгөө эрсдэлд учруулах гээд байна. Энийг л бид нар бол байн хэлж. Тэгэхээр одоо саяны одоо ерөн согтуурлын магадгүй тэг 21-ээс хойшоол болоод ингэх юм бол одоо саяны хэлдгээр одоо нөгөө жилээр ирэх хасагдана. Тэгээд нөгөө 451 жирээ торгуулна. За дээрээс нь автомашиныг нь аваачаад журмын хашаанд хийчихдэг юм байна тийм ээ. Тийм согтуугаар одоо энэ нөгөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодж байгаа үндсэн зөрчлийн чинь юунд тээврийн хэрэгс жолоодох байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг ашиглаад зөрчил үлдэж гинэ гэхээр цагдаагийн байгууллагын цагдаагийн албаны тухай хууль болон одоо тээврийн хэрэгсэл хянан шалгах журмаараа гэмтэрэг зөрчилд холбогдсон одоо ашигласан эд зүйлийг түр хураан авч түр саатуулж байгаа л үйл явдал. Хэдийн хугацаа хүртэл саатуулах бай тэр машиныг. За энийг бол эрх үхийн албан тушаалтны шийдвэрлэл мэднэ. Тухайн эдрээ төвөгтэй байдал. Ер нь бол шүүхийн шийдвэр тухайн хүний асуудлыг шийдвэрлснээр дараал тээврийн хэрэгслийг одоо гаргачих. Тэрнээс өмнө одоо гэр бүлийнхэн хүмүүс ч юм уу тухайн тээврийн хэрэгслээ одоо ингээд авьяа эрэгтэй хүн авьяа гэж болохгүй юу те. Одоо нэг гэрт одоо нэг л машин л ихэнхтэй байна л та те хүмүүст. Харин нөгөө зөрчил гарахтаа ашигласан тээврийн хэрэгсэл байхгүй. Тэгэхээр тэр тухайн хүний шийтгэлийг оногдуулсны дараа тухайн тээврийн хэрэгсэл гарах нь зүйтэй. Энэ ч өөрөө шудрах гэсэн. Тийм ээ. Тухайн тээврийн хэрэгслийг ашиглаад зөрчил үйлчээд байгаа байхгүй. Тэр нөгөө юу хүртэл одоо жишээлбэл кейсэн дээр яаж байгаа гэхээр одоо нөгөө зам тээврийн нөхцөл байдал бас нэлээд их болдог учраас очер дараал гэдэг зүйл түүний шийддэг байцаагч дээр ирж байгаа ачаал их байдаг юм байна. Тэгээд инхээр нөгөө шүүхээр орох хугацаа бас их болдог юм. Тэр хэмжээгээр нөгөө маш автомашины маань одоо нөгөө хоногт бас төлбөр төлөх байх тийм ээ. Хэдийн хэмжээний төлбөр төлж яадаг вэ юм. За тэр төлбөрийн асуудал бол энэ ажилтны байгууллагын асуудал. Яг биднэртэй бол нөгөө цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг учраас хамтран ажиллах гэрээний үзэн дээр л ажиллаж байгаа даа. Зөв. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо жолооч нартай хэлэхэд та одоо согтуурлах ундааны төрөл одоо халбах вэ хамсан ч бай жолоо 8 битгийсэн. Тэгэх юм бол танд одоо жолооны эрхийг чинь 1 жилээр хүртэл хугацаагаар хасна. Жилээс дээш хугацаагаар хасах боломж бас байгаа юу? Бага. Ямар тохиолдолд байгаа вэ? Магадгүй тухайн хүн одоо төслийн хуулийн 3, 4, 8 дугаар хэсгийг 3-8-ын 4 дахь хэсгийг бас одоо ашиглаад жолоодох хэрэг бол 2-3-аас 2 жил хүртэлх хугацаагаар хасах шийдэх. Хамгийн доод нь 1 жил түүнээс дээш үү? Гэхдээ энэ яг нөгөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудал дээр бол 1 жил байна. Энэ бол нөгөө шүүхийн журмаар шийдвэрлэж байгаа шүүгч шийдвэр бол дулаан явчихна гэсэн. Энгийн одоо зүгээр зам тээврийн осол гаргаж байгаа энэ тохиолдол үндсэндээ 3-аас 2 жил хүртэлх хугацаагаар эрхийг хязгаарлах хууль зүйн зохицуулалт бол бий. Энийг одоо хэрхэн ашиглах уу яах вэ гэдэг нь тухайн зам тээврийн осол гэдэг юм уу тухайн хүний гаргасан зөрчлийн шинжээс нь хамаарат харилцаа адилгүй болгоно гэсэн. Шийдвэр хязгаарлана гэсэн. Ер нь бол миний согтуур сууж үед бол жолооны арт бол огт сууж байгаагүй. Тэгээд сайн нэг гайтай болсон. За тэр нь бол найзуудтай 2-3 пиа ууцаад нөгөө нилээн хэдэн 2-3 цаг суучаад тэгээ нөгөө дуулгын жолооч дуудсан боловч хол гэдэг шалтгаанаар нэг цагийн дараа ирнэ гээд хүлээсэн болж ирээгүй. Энэ үед бол нилээн гайгүй арх нилээн гайгүй орцсон ухаан нилээн ирүүл болцмаар гэж үзээд машин бариад бол явсан. Тэгээд цагдаа тараад ирэл баригдсан. Тэгээд цагдаа дээр очиод бол ингээд өмнө нь хуулийн юуны мэдлэг нэлээд дутуу байсан. Сая ингээд баригдаад хуулийн юугаа судлаад үзэхэд бол ингээд нэлээд хууль нэлээд чанга болсон байна. Анх удаа ингээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодод баригдсан бол 450 мянган төгрөгөөс дээш торгох. За тэгээд 14-өөс 30 хоногийн ингээд баримтчилгаа хийгдэх. За тэгээд 1 жилээр жолоодох эрхээ асуулах гэсэн хуулийн заалтад байна. Давтан согтуугаар тээврийн хэрэгсэл барьвал
2,700-аас 17 сая хүртэлх хэмжээгээр торгох 3 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх. За тэгээд 2-3 жил жолоодох хэрэг асуулах ингээд шийтгүүлэлттэй байдаг юм байна. Маш аюултай эрсдэлтэй юм байна. Тэгээд өөрийн болон бусдын цаг хугацааг үгүй хийх тэгээд бусдын эд хөрөнгө амь насанд ингээд аюул эрсдэл өсрүүлдэг тул дотор хундааны зүйл амссан л жолооны орд битгий сугаар гэж уриалмаар байна. Тагид маань бас одоо энэ ялангуяа замын байцаагч нар офицерууд маань бас эрхэн яаж хүрэлцэж байна. Энэ их олон одоо зөрчил хэргийг шийдвэрлэх шалгах те энэ дээр нь хэрэг ачаал авж гин бусад тий мэдээжийн ачаалт за Сүхбаатар дүүргийн хэмжээнд яг зөрчил хариуцаад тийм ээ тухайн зам тээврийн освол эсвэл цогтугаар тээврийн эсэж олоодсон эрхийг үнэлэхгүйгээд за гих мэтчлийн энэ асуудлыг шийдвэрлэж байгаа хүн л ерөөсө 4 хүн л гэв. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хэр том байлээ. Хүн ам хэр нэгтэршилтэй байлээ. Тэ замын хөдөлгөөний нэгтэршил бас нэлээдгүй байдаг. Тэгээд энэ нөгөө улирлаасаа шалтгаалж бас замын хөдөлгөөний дүрм зөрчиж байгаа зам тээврийн осол гаргаж байгаа нөхцөл байдлууд нь бас нэмэгдээд за зарим үедээ буурна. Тэгтэл энэ нөгөө хүн хүчний асуудал бол мэдээж цаг үед л яригдж ирсэн. Тэгээд энийг бол бид нар хэдий яриач дээгүр одоо дээд манай эрхвээ албан тушаалын албанууд л шийдвэр гаргах юм байна. Тийм учраас бол би бол яг за тэжнээ хүн нэмчих юм бол өстой янзын байх гэдэг нэг гэдэл би хэлж болж байгаа. Мэдээж яг бас нэг мэдээжийн тооцоо байдаг бах тийм ээ. Хүний хүн хүчний бол хомсдолт бол байгаа. Мэдээж нэг 2-3 хүн нэмждэг ч юм уу те. Хэрвээ боломж миний бодлоор бол тэгээд нэмждэг бол бид нар бас төргөн шуурхай иргэдэд үйлчлэх асуудлуудын хурдан шийдвэрлэх те энэ нөхцөл байдал руу хангалттай нэлээд хүч төрж орно л гэж ойлгож байна. За зүйтэй. За тэгээд та бас миний асууж амжаагүй энэ ташрамд бас олон нийтэд хэлхийг хүсэж байгаад мэдээлэл үйл та бас давхар дайж болно. За тэгээд иргэд сонсогч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж те өөрийн эрүүл мэнд, амь нас, бусдын эд хөрөнгө, тэ амь насыг одоо хайрлаж ухамсартай одоо замын хөдөлгөөнд оролцоосоо л гэж хүсэж байна. Тэгээд ер нь сүүлийн үед ингээ гараад байгаа томоохон освол зам тээврийн ослуудыг хараад хахаар цогтугаар тээврийн эсэж жолоодсон үедээ зам тээврийн осол гаргаж байгаа нөхцөл байдал нь өөрөө нэмэгдэх хандлагатай байна. Энэ нөгөө тухайн хүний нөгөө цэвэр ухамсарын асуудал байна. Тэгэхээр иргэд та бүхэн ч гэсэн тэ энэ зөрчлийг гаргахгүй байхад хажуудах хүндээ ч гэсэн бас давхар хэлээд цогтугаар тээврийн эсэж жолоодж болохгүй шүү. Хуулийн саксууд нь буюу хуульд одоо шийтгэл оногдуулах хэлбэр нь өөрөө хүнд болсон. Энэ гэд хүнд болсон шүү гэдгийг л сайн хэлж өгмөр. Нөгөө давтан буюу одоо эрхээ асуулсан цогтугаар тээврийн эсэж жолоодоод эрхээ асуулсан үедээ дахиад цогтугаар тээврийн эсэж жолоод өөрсдөө эрсдэл төчүүлээд байгаа хүмүүс л зөндөө байгаа сүүлийн үед. Тэгээ эн чинь нөгөө бодит кейсээр бол хорих ял аваад явж байгаа хүмүүс бол бас зөндөө байгаа байхгүй. Тэгээ энэ бол шүүхийн байгууллагаас нь бол тоо мэдээлүүд нь бол гардаг баг. Тэгээд мэдээж энэ иргэд өөрсдөө л эрсдэл төвшүүлээд байна л гэсэн. Тэгэхээр өөртөө хайртай бол зам хөдөлгөөний дүрмийг эрсдэл баримтлаарай. Болж игэл битээ дүрм зөвчөөрэй, тэ? Тэгээ ер нь согтуугаар тээврийн эсэлж жолоодно гэд ирэхгүй үедээ тээврийн эсэлж жолоодно гэдэг санаатай үйл шүү. Энийг л бас сайн зохицуулмаар байна. За юуны нэвтрүүлгийн төгсгөл танаас тэр за яг үнэлэхний хугацаа дуусах нөгөө жолооч нар чинь үнэлэхнийхээ хугацааг бас нэг тийм анзаардгүй юм шиг байна. Ингэж явж байгаа тээврийн хэрэгсэж жолоод бол бас ямар арга хэмжээ байдгүй юм. Цогтоо биш те зүгээр одоо ингээд тий. Жолоодох хэрэг дуусгаруулсан гэж үзсэн. Яагаад гэвэл тэр чинь нөгөө хугацаатаар олгож байгаа. Тухайн хугацааг иргэн бүр харж тэдний өдөр дууснаа тэднээс өмнө ингээд сэргэнэ гэдэг мэдэх ёстой. Мэдэх үүрэг нөө. Ямар арга хэмжээ байдгүй бас ер нь. Энэ жолоодох ирэхгүй үедээ тээврийн эсэж жолоодсон гэдгээр 400 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдан тээврийн эсэж журам хашаанд очино. За тэгээд арга хэмжээ тооцсны дараа журам хашаанаас тээврийн эсэж чөлөөлөгдөх гэдэг. Энд чинь өөрөө тухайн хүнд цаг хугацааны хувьд бол эдийн засгийн хувьд хохиролтой зүйл байхгүй. Иргэн эрхээ мэдээд идэг үүргээ биелүүлдэг л гэдэг жишээ юм. Тэгэхээр үүргээ эрхээ эдэлж болно. Үүргээ бас ухамсарлаа. Айл гэдэг
Ийм л. За баярлалаа. За тэгэхээр ер нь жолооч нар маань одоо хэдийгээр ингээд автомашина айтаа сайхан чадварлаг бариад ингээ явдаг ч гэсэн зарим одоо жолооч нар бол дүрмээ мартсан ч юм уу те. Эсвэл ямар нэг одоо саяны би асуугаад байгаа шалтгаан те. Жолооны үнэлэх нь дуусчихсан. Эсвэл одоо хугацаанд дууссан. Эсвэл жолооны үнэлэхгүй явж байгаа нэг юм бол гайгүй айлгүүдээ над нэг юм шийтгэл ямар эрүүгийн хэрэг хийчихсэн биш гэдэг ойлголттой яваад байдаг. Тэгэхээр одоо бол үндсэндээ маш их чангарсан байх шүү жолооч нараа. Тэ одоо та одоо жишээлбэл цогтойгоор тээврийн хэрэгсэл жолоодоод баригдах юм бол 1 жил хүртэл хугацаагаар түнээс ч дээшээ 3 жил хүртэл хугацаагаар одоо таны жолоодох хэрэг хасагдах нь байна. Дээрээс нь та бүр 7-оос 30 хоног хүртэл баримтлагдах нь байна. 451 жиг 450 мянгаас тэгж торгоолох нь байна тий. Гэх мэтчлэн асуудлууд байна. За бүр жолоодох хэрэг чи хасагдаад ингээд тээврийн хэрэгсэл жолоодоод баригдах юм бол одоо нөгөө эрүүгийн хууль буюу 3 жил хүртэл хугацаагаар хоригдох ийм ял шийтгэл амсах нь байна шүү. Тэгэхээр бас манай сая цэцлэгчийн хэлдгээр өөртөө хайртай бас өрөөлийг эрсдэлд оруулахгүй бол та цогцорлогондоо хэрэгэлсэн л бол жолооны ард бөөсөө гэдгээр л нэвтрүүлгээ жаргая да тийм ээ. За баярлалаа танд ирж мэдээлэл өгсөнд. За хүндэт сонсогчдоо за бидний өнөөдрийн бас мэдээллийн зочноор Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн тэслэгч Мөнхбаатар хүрэлцээж та хүнд мэдээлэл өглөө. Танд баярлалаа. За танд баярлалаа.